За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ хөвжлөг хөрөх цаг мөчийн мэндийг хүргэе. Урайхай өргөжин төлсөн түүх номны 2 дахь хөвгүүн үчигт жагарын орныг зорьсон түүхийг та бүхэндээ үргэлжлүүлэн уншиж өгье. Сэцэн Баатар хааны 2 дахь хөвгүүн үчигт жагарын оронд очоод жаргаж яваад иржигэн жагарын оронд ихнэр хүмүүний жаргал нь их, хайр нь их, тэнгэрэнч халуун, усан ч бүлээн юм бүхэн халуун гин. Учигт хөвгүүнийг төрөх үед Урайхан их зайран усыг ухаанаар хураадаг ураг барилдгаас удам дэвжхийг хардаг гэж учиртай сургаад хэлжгэн тэнгэр уулын өвгөн бол Урайхан удмын тэргүүн бөгөөд учигт домогт дархан гурвыг төрөхөд өөрийн биеэр морилсон гинэ. Учигдыг төрөх үед тэнгэрийн тэмдэг ажаад сар мичэд дохиох цагаар төрлөө. Саад жаахан гархан гэжээ. Тэнгэрийн нэрхэс хаанаа орж тохиосноос тэмдэгт хүмүүний хувь заяа хамаардаг. Ирсэн өдрийн ивэл буйныг шинжүүл нүмрөх дээлтэй хөдрөх хөдөстэй олон хүний буйныг авч төрсөн хүү юм гарсан сарын бэлэг шинжийг үзүүл дайнд нэмэргүй дарсан чимдэмтгий налайд суухыг илүүд үзэх найрлан жарахыг чухалд бодох тул бодон байж болгоон тунгааж учигт гэдэг нэрийг учир болгон өгье. Энэ нэр бод хитрхи хол явбал хитийн жаргал хөөж мэдэх өргөө гэрээ тойрон байвал өргөн олон дундаа байвал түмэн тустай гэж үзээд ханад их гэрт чинь хамаг сүлдийг нь шингээв. Хоймор их биед нь хожмын учиг шингээв. Энэ хүн явсан газраасаа эргэж заавал ирж байх ёстой. Удаан суусан газраа шингэж мэдэх учраас учигт нэрийг домнож өгөв. Эрдэм их сурахгүй ч эд дүрм буянтай юм гэвгэн. Эцэг ихэд ойр байвал энгийн олон дэлбэрэлтэй тул аян дайнд явахдаа улас голоо сахиулбал ээлтэй ивэлтэй тул учигт хөвгүүнээр тулах сахиулбал Урайхан удам үл тасран гэвгэн. Их олон хөвгөнтэй болдог. Эхийн удам сайн заяа гөвлсөн гэж шинжив өтгөс нэлхсийг асарч үр хүүхдийг өсгөж удмын галыг бат манах тул учигт химэн нэрлэв гэлээ. Сайн хантай учрах сар нарны ивэлтэй аянч дайнч шинжгүй арилжаа хийж ашиг олох нь илүү учигт хөвгүүнийг эхнэр эрт ахуулбал эргэж заавал ирнэ гэд харийн нутагт явхаас өмнө хатан буулгав гинэ. Зүүн зүгээс хатан болгож болохгүй гэж зүнж шинжээчд хэлжгэн 2 хөвгүүнтэй болгочоод холын их аянд мордож гин. Жагарын оронд очоод жаргаж яваад ирсэн ч зовлон хүний зовлон яасан ихийг зовсон олных нь хүсэл яасан багыг олж хараад иржээ. Олон удаа хэлжээ. Хитэн энэ нутагт дахин очино гэж хитийн зориг өөртөө тавьжээ. Энэ нутагт эрдэм олон байна. Нар бараг жаргахгүй хөрсөндөө шингээд хөлнөөс шөндөө төөнөх юм. Хүнж жаргахгүй хүлэг унаа жаргахгүй нар жаргахгүй нутаг юм гэжээ. Хөл тавих зайгүй хүмүүн олныг энд бас үзлээ гэжээ. Хөх тэнгэр чилэм хүлгүй их устай юм гэжээ. Баян ядуу 2 туйл зэрэгцэн байхыг харлаа. Баахан олон хүн далайн их усанд хавчигдаад дайвалзаж хөдлөх мэт харагдсан гин явсан газрынхаа сониныг учигтгүй хүү ярьжгэн үдсэн бүхнийхээ тухай удаан тэгээд хөөрчгэн олон хүнтэй газар олон содон зүйлийг үзлээ. Өв сургамлыг сүлжээд өмсгөл хувцас хийхийг харлаа. Хаад ихсийн хам торгон хувцсыг зүүнний үзүүрээ сүлжихийг зөөлөн олбог хийхийг харлаа. Зовлонд хүмүүний олныг хараад зорьсон бидний сэтгэл өвдлөө хөнгөн модыг хөрөөдөж хийгээд ас гаргаж алсаж онцлоод ус чийг нэвтрүүлэхгүй гэж уд модны тослоод удаан наранд байлгаад хар даврахаа хайлуулж ёроолдоод их далайд хөвдөг хөлөг хийдэг юм байна. Мянган хүн мөрлөж чирээд мяндас олсоор оотрлож татаад маш их усан тавьж байна.
Мэндас даавуу сүлжиж байгаад салхиар хөлөглөн уснаа явагч хийжээ. Их усны урсгалыг сүрж болдог юм байна. Ухаанд хүмүүний ухаан их юм, улмаар бас зовлон их юм аа. Үе олон ядуусыг үхэр тэмээ мэд шахуурдаж өндийг завгүй зүтгүүлж байна. Мэндас даавуу нь бүх юм манайд бол нэмэгдэхээр юм. Цас огт үзэдгүй тэр нутагт цангим хүйтэн болдгүй болохоор торго бас бүс нь нэмгэн юм, толгой бодол нь хөнгөн юм. Удаан аялж очоод 5 сайхныг харлаа. 5 өнгийн эрдний чулуу, тан сувдаар баян юм, тугал хөөрхөн нүдтэй юм, туйхан согоо биетэй юм, эхнэр хүнэн үзэсгэлэнтэй юм, алтан бомбын орны аршаан эдэн тансаг юм. Үзмийн дарсыг амсвал үнэхээр сайхан юм аа. Ихэс ноёдынх нь хэрэгэлдэг эрээн хэвсэн гайхам юм. Усны мандал чимэх бадамлын ухаан гайхамшиг юм аа. Угтаа тэнд очоод 5 зүйлд харамслаа. Алтан бомбын рашаан ариун гангын усыг амсаж уусан хүн этгэж байгааг харсангүй. Өнчин ядуу хүмүүс үе олноороо байх юм. Ган их халуунд галзуурж өгөх нь олон юм. Ихсийн жууданд хүн хөрлөхийг харлаа. Энэ нутагт ядуу хүн үнгүй юм. Өгсөн хүний яснаас үргэлж цэрвэх юмгүй уйлж овоолохыг үзлээ. Сайлах сайхан ихтэй юм, саар муу бас ихтэй юм. Энэ нутгийн хүмүүс хөрмөн бор зүстэй, хөмсөг нүд сайтай, эр усан хүртэл инхри ялдам дуутай, найрч дууч ихтэй юм. Эр эмгүү бүжиглэх юм, их шиг аялгаунд нь хөөрөх юм. Ботгой голсон инг шиг борхиж гунгнаж дуулах юм. Зуны наранд ширээлж хатаасан үдээр мэт, цуслан газар наранд хатаасан борц мэт царайтай юм аа. Өмсөх хувцгүй бараан хүмүүс өвнөр гүүгээ дотоход хээр азрахтай адуу минь даргаад өнгөрөх шиг санагдах юм. Их наран залгичсан юм уу? Эзэн нь өсөөд идчихсэн юм уу? Энэ нутгийн тэмээ ганцхан бүхтэй юм. Хаана нь суусан ч тогтохгүй, хачин юм тэр байна. Авч явсан эдийг арилжааж бүгдийг арилгалаа. Ганцаг дүүргэх 8-аг газар дээрээ хийлээ. Нарийн нандин бүхэн нь малын үснээс хямдхан юм. Хаан хүнээс удам тасалж ирэх хан аавын үгэнд харин орсонгүй. Ийм олон хүнийг тийм муу амьдруулсан энэ нутгийн хаан нь адгийн муу хаан юм. Ураг барилдаж твцсэнгүй, удам бүгтэж зүрхсэнгүй, баяд ихсийн амьдрал нь баахан илүү тансаг юм аа. Зовлон үзээгүй үрийг зорж нутагтаа авчирвал өөрөө би боол мэд зүтгэж өнөө хатан минь хаан мэд суухад хүрнэ. Харц хүнээс эхнэр буулгаад харж гэртээ ирвэл зовлон үдсэн хүнд баргийн амьдрал жаргал болж харин би өөрөө хааны ёсоор хүндлэгдэн гэж холыг бодож хоёрыг эргцүүлж эгэл бүсгүй нэгийг эхнэр болгож авлаа гэж гин. Жагрын орноос найшлах жимийг жаргыг гэвэл бүү алд гин. Урт холын аянаас учигдыг эргээд ирэхэд нь тэнгэр уулын билийг түшин суу. Тэндээ хаашаач бүү яв гэж суудал нутгийн заавг нь суугар нутгаа сахиулав гэн хан удмын өрсийг харин хилтэй болгохгүй гэж жагрын орны эхнэрийнхээ хилийг нь тэгээд огтлсон гэн 10 хүүхэдтэй болсны нэгээс бусд нь охин гэн. Авайл Монгол эхнэр нь анх суусан хатан нь адил бас 10-ыг төрүүлсний нэгээс бусд нь хүүгэн. 10-аар хэлэх адууны чинь алаг нь ганц шүү гэж авайл Монгол хатан нь анх тэгээд сануулж гэн. Хараа савчирсан бүсгүй чинь 9 охин төрүүллээ. Ханлаа суусан би чинь 9 хүү төрүүллээ. Хиний гавьяа илүүн хинч ил бишүү гэж сануулж хэлсэн үг гин сайрхаж илүүргсэн үг гинэ. Огтын зүсэн гоог нь оддын гэрэлд төрсөн гин хүргэн болох хүсэлтнүүдийн хөлд тэднийх дарагдаж гин бэр буулгах бодолдонгууд бэл
чадлаараа гайхуулцгааж гэн учигтаас салаасан урай хаанууд, удам холцсон урай хаанууд, хэл зүс өөрг нь, хэлцэх ярих нь ондоог нь, эрээн хувцсан дуртайг нь, эд хөрөнгөн талтайг нь, зүс нэмсэн хөмсөгтэйг нь, зүүсгэл чимэгт дуртайг нь, бичиг ном хээ уулзанд бидэнтэй адил олон гинэ. Хаашаач бүү яв гэж хашид суулгасан урай хаануудыг харийн тусдаа холилдож зүсэн хувирсан урай хаануудыг хамаг олон даяараа уйгар гэж нэрлэвгэн хан тэнгэр харахнаа мансан учигтын үрс тэдгэнэ. Үлгэр инхүү төгслөө үргэлжлийг дараа нь уншиж өгье.